Намайг хүүхэд байхад манай гэр бүл 14 давхар уучин байшин амьдардаг байлаа. Хачирхалтай 13 давхрын шат гэж байсангүй. Зөвхөн 12 давхраас 14 давхар руу гардаг шаттай байсан. Мөн тэрхүү байшинд цахилгаан шат байдаг байсан ба мөн л 13 дугаар давхрын товч нь ажилдаггүй байлаа. Тэр давхарт аимшигтай зүйл байдаг гэх цуу яриа маш их байдаг байсан ба хүмүүс янз бүрийн зүйлээ зохион ярьцгаадаг байв. Байшинд надаас гадна өөр 2 хүүхэд байдаг ба тэднийг жавхлан заяа гэдэг байсан юм. Бид хамтдаа нэг сургуульд явдаг байсан болохоор зүгтаа хичээлээ тараад ирнэ. Бас их хвчлэн бид оройн цагаар хамтдаа тоглон цагийг өнгөрүүлдэг гэдэг ирсхэн өссөн 3 найз байлаа. Нэг өдөр бид гэрийнхнийг эрхийг хүлээх зураа байшингийнхаа дээврийг гаргахаар болсон юм. Бид дээвэр рүү гарах гарцыг 14 давхарт хайжуулж гарсан идэж хэсэг хугацааны дараа бид уйдж цахилгаан шатаар доош буцсан бууж явлаа. Бидний гинэт доош бууж байхад заяа дээвэр дээр хувцас орсон байна гэдгийг санаад бид зогсох товчийг даран буцаад 14 давхар руу гарахаар байлаа. Гинэт цахилгаан шатны тохиолдол 3 удаа дугарч цахилгаан шатны алга онгон доош уруудан явж байгаад зогсов. Бидний ойлгосноор цахилгаан шат нэгэн давхрын шалны дунд гацсан зогссон байв. Жавхлан гинэт хаалганы цаагаараа гараа оруулж түлхэх хэрэгтэй гэхэд би түнд энд дэндүү аюултай шүү дээ гэж хэлв. Жавхлан цахилгаан шатны хаалгаар гараа гарган цаадлаас нь түлхэж байв. Хэрвээ цахилгаан шат тэр үед гинэт ажилд ороод явсан бол тэр хэдийн хэсэг болон хуваагдах байсан биз. Дараа нь би тусламжийн төвчийг дарахад гинэт цахилгаан шатны хаалга хажуулан хагдан доош хурдлан явлаа. Юу болоод байна? Гэж жавхлан гэлэхэд би толгоос ихсрээд мэдгүй гэж хэлв. Бид айн сандарч зогсож байхад цахилгаан шатныг л унтарч асаж бид яг л харанхуй нөхрөө доош унаж байгаа юм шиг аимшигтай санагдчихлаа. Дараа самар дээрх нэгэн товчтой гэсэн байна. Магадгүй нүрээжсэн байх. Самар дээрх нэгэн товчтой гэсэн байна. Бид дөрөв нөхрөө нэрч гарч байна. Бидний хинэн товчтой тарсан болж гарцгаа. Магадгүй нүрээжсэн байх гэж гарсан гарцгаа. Энэ нарыг боломжгүй шүү дээ. Гэтэл ямар ч тач 13 товч тарсан гэсэн. Бидний хайц ихсэж байсан. Цахилгаан шат аажуулнаа тийш шилжиж байсан. Заяа төвчөнд дээр дарж байсан ч ажилласан. Бид шалруу доош гөлн яг л хөглөх байх юм шиг юу ч дуурсангүй. Айцтай байлаа. 8 13 давхар их цахилгаан шат яг нэг металл зүйл шүгж байгаа мэт уухад угарч байна. Харин нэг үед тасархуу нэг юм хийх юм. Маш айцтай. Хөдлөж чадах зогсож байлаа. Хаашаа чарсан адилхан тасархуу. Дараа нь бид ямар нэг чимийг харах уусаасан. Энэ чимээ яг л шатны дээр бие хийж чиглэж зогсож байсан. Бид анжижсэн зогсож тэр хүүд илүү их хурдан өсөж бөмбөж санагдсан. Тэр хүүд бидний ойр тутсан бидэнд маш мохоо нэмсэж байсан. Яг л мооцсон мах шиг нэмэрдэж. Дон илүү хурдч бидний дөхөн ирж байгаа мэт. Энэ зүйл бидний ойр тутад азар гинэт цахилгаан шатны хаалга. Бүхний нэгсэн мохоо нэг үнэхээр гэж харахгүй байсан бөгөөд бурхны явдлаар цахилгаан шатаач бид тэр мохоо нэр салав. Цахилгаан шатны хаалгаад үед цаанаас